За сайн байна уу? Энэ видео хичээлээр компьютер дээр маусгүйгээр шорткатууд ашиглан хэрхэн хурдан ажиллах вэ гэдэг зүйлсийг ярина. Тэгээд яг энэ удаагийн хичээлээр мэдээж бүх нэг хичээл бүгдийг хийж амжих учраас энэ удаад Google Chrome web-ийн хамгийн түгээмэл ашигладаг браузер байна. Тэгээд File Explorer гэдэг бид энэ файлууд харуулдаг library гэдэг цонх байдаг. Тэр хоёр дээр хэрхэн хурдан ажиллах вэ гэдгийг үзнэ. Тэгээд энэ хоёрыг үзэхийн хажуугаар бас ерөнхий бүх програмууд ашиглах боломжтой зарим нэг шорткатуудыг үзнэ. Шорткат гэдэг нь юу вэ гэхээр Ctrl C гэдэг бид copy хийдэг тийм. Энэ бол нэг шорткат жишээ. Маусын дээр маус хоёр дарж байгаа л copy гэж хийж болно. Тэндээ зөвхөн Ctrl C гэдэг дарж байгаа хурдан байдаг тийм. Тэгээд энэ шиг ингээд шорткатуудыг ашиглаад үйлдэл хийх юм бол маш их цаг хэмнэдэг. Тийм учраас хүмүүс маус хэрэглэх хэвлэлтэй шорткат хэрэглэхийг илүү үздэг. Тэгээд нэлийн компьютер дээр гаргууд хүмүүс бол хвчлэн баг маус шахах компьютер гэдэг ажиллаж идэг. Тэгээд энэ чиглэл рүү явах нь зүйтэй гэж юм боддог. Тэгээд бас хүмүүсийг дүүнэрийг те энэ чиглэл рүү яваасаа гэж хүсэж байгаа учраас энэ чиглэлийг орж байгаамаа. За ингээд хамгийн ихний шорткатаас эхэлнэ. Хэдлээ одоохондоо 100% маусгүй, ер нь 100% маусгүй байна гэж яахгүй. Маус бол хэрэгтэй, зарим тохиолдолд хэрэгтэй. За тэгэхээр маусаас энэ хичээл дээр ашиглана. За хамгийн ихний шорткат чинь биш юм. Юу гэхлээр хэдлээ ингээд надад ингэ Chrome энэ десктопн дээр алга. Тэгээ энэ ч бас алга. Тэгэхээр би ерөнхийдөө ингээд хайх гэж очиод энэ Chrome-г бичээд хэдлээ яадаг те нийдэг. За ингэж маусгүй бол яах вэ гэхээр Windows товчлуураад гарна. Windows-д товчлуураад Start товчлуугээд тэргээд дарахаар ингээд гараад ирнэ. Тэн дээр Chrome-г бичнэ. Тэгээ гараад ирэхээр Enter-ээ дараад ингээд бичнэ. За ингээд Chrome-а нээж ингээд маусгүйгээр нээж болж тээ. За одоо тэгвэл тэр File Explorer яаж нээх вэ гэж файлуудыг агуулсан. Тэр нэхийн тулд цонхоо дараад E-ийг тарна. Тэгэхээр энэ гараад ирж байгаа. За ингээд бид нар Chrome-ыг нээсэн, File Explorer нээсэн. За одоо тэгвэл бид альтын ингэ нээсэн байж байгаа дахиад шинийг нээхийг хүсвэл яадаг вэ гэхээр бүх програмд байдаг. Control-а дараад N-ийг дарах. N гэдэг нь new гэсэн утгатай тийм. Тэгэхээр шинэ яг адилхан цонхонд үүсгэж гаргаж ирдэг. За Chrome дээр ч гэсэн мөн адилхан. За Chrome дээр мөн адилхан. Шинэ цонх үүсгэхийн тулд Control N дарахад шинэ ингээ Chrome гэдэг тэр хоёр оронд болчихно. За юм ба. За хэрвээ одоо тэр шинэ баахан цонхууд болчлоо одоо ингээд бид нар File Explorer-ын Chrome байна. За энэ хоёрын хооронд одоо би эн чинь ингээд байж байгаа гэж бодоход Chrome руу яаж хурдаачих вэ? Гараараа ингээд маусаар явуулсараад ингээд ширээд ингээд нээж болно те. Тэгэхгүйгээр Alt-о дараад Tab-ыг дарахаар надад бүх нээлттэй байгаа програмуудыг ингээд харуулдаг. Энэ дээр би сумаа дэшээ доошоо одоо баруун зүүн дэшээ дарж агаад очиод яг онгоолгоо гэсэн програм дээр очиод Chrome дээр очие. Тэгэд Alt-о тавьчихаар Chrome-ыг нэгэд өчнө. За юм. За дараагийн нэг үзэх хөлтөг функц бол хэдлээ шинэ Chrome нэ. Тэгэд энийг устгая. Энийг устгахын тулд X-ийг дараад гарч болно те. Ингээ гарчих болно. Дахиад нээчи. Шорткатаар яаж болох вэ гэхээр Alt-ыг дараад F4-гээр ингээ устгах. Тийм ба. File Explorer дээр ч гэсэн адилхан цаана шинийг нээчи. За энийг устгахын тулд Alt F4-гээр устгацсан, багталцсан. За ингэдэг. За хэдлээ Alt Tab-ыг дараад ингээ аппликейшнуудаа харсан бол Windows цонхоо тусаараа дараад Tab-ыг дарахаар бас нэлээд програмууд ингээ харуулдаг. Тэрний хооронд ингээ шилжиж жагаад сонгоод ингээ програм очно. Зя. За бай. За тэгээд бидэрт баахан цонх онгорхоо байна. Энэ цонх. Тэгээд зэрэгцүүлж харахын тулд юу хийх вэ? За тэгэхээр
бид нар одоо энэ баруун талдаа одоо Explorer байрлал, зүүн талдаа Chrome байрлал чинь тэгж олон цонхоор зэвсүүлж харахыг хүсэж байна тийм. Тийм тулд одоо энэ File Explorer Manager байгаа. Энийг цонхоо дараад баруун талд сураад харах ингээд баруун талд ирчихнэ. За Chrome дээр очиж Chrome бас Chrome маань ингээд энэ байж юм за томруулж юм. Тэгээ энийг зүүн талд тавьж цонхоо дараад зүүн сумаа дарахад ингээд энэ хоёр маань зэрэгцээд ирж байгаа. За энэ томруулах жижигрүүлэх үйлдэлийг яаж хийх вэ гэхээр энэ зум нот энийг яаж хийх вэ гэхээр за томруулсан байрыг сод цонхоо дараад доод сумаа дарахаар доош сумаа дарахаар ингэж жижигсэж чинь. Цонхоо дараад дээш сумаа дарахаар ингэ томсож чинь. Тэгээ жижигсгээ томсгоод. За цонхоо дараад доош сумаа 2 удаа дараа 1 удаа дараа дахиад 2 удаа дарах юм бол ингээд дарах юм бол ингээд ерөнхийдөө 2 удаа дараа энэ байшлаас олон дагтчлаа сая. Тэр ингээд 2 удаа дарахаар ингээд доош ордог. Тэгээд олон сумаа дэш дараад ингээд дэш гараад ирнэ. За мөн бус програм дээр ч гэсэн энэ дээр ч гэсэн адилхан. Сонхоо сумтайгаа дарахаар жижигсэж нэ. Тэгээд томсгоо дэш сумаа дарахаар томсгоо дээш сумаа дарахаар баруун сумаа дарахаар хажууд баруун тишээ зүүн сумаа дарахаар зүүн тишээ ингээд болоод. Би энэ чинь ингээд 2 дараад байна л да. Жирийн програм дээр ер нь 1 удаа ингээд таарах юм болчихно. За. Тэгээд доош сумаа дарахаар ингээд томроод хагас үйжсэн доош сумаа дарахаар ингээд бүтэн юм байгаа. За энэ олон програмууд ингээд онгорхоо хэлж одоо бүгдийг нь хаагаад зөвхөн десктопоо харъя гэж харахыг хүсвэл цонхоо дараад эмээр бүгд харагдчихна. Тэгээ бүгд нээлттэй байгаа зүгээр доошоо орцсон тийм нөө. Max minimize болсон. За буцаагаад бүгдийн нэшлэгийг контрол цонхоо дараад shift дараад эмээр буцаагаад гарч. За одоо тэгвэл 2-оос илүү ингээ байршуулах үгээр болно. За шинэ хором үүсгэж чинь. За File Explorer дээр очиж байгаа шинэ File Explorer үүсгэн. Одоо ингээд 4 гарцсан 4 2 ярьсаа 4 цонх үүсгэн. Тэрийн тулд яг вэ гэхлээр одоо ингээд одоо сумаа дараал дэш энэ дэш сумаа дараал ингэж хэсэг чинь энэ юм байла доош сумаа дараал. Ингээд 4 ингээд цонхтой болчих. Зүгээр Windows туслаар ашиглаад сумнуудад ашиглаад ингээд. За энэ бол ингээд Chrome болон File Explorer-ийн аль алинд нь ашиглагдах shortcut байла. Одоо яг Chrome-д ашиглагдах shortcut-уудыг үзье. Түүний тулд энэ File Explorer гэдэг Alt F4 дараад устгахчи. Хаач. За энийг Chrome-оор гэсэн Alt F4 дараад чи за үлдсэн нэг Chrome байна. Тэрийгээ томсгочих. За энэ дээр хэдлээ ажиллана. За ингээд Chrome дээр байж байгаа бид нар хайлтаа хийх тулд ийш ирдэг. Тэрний тулд ингээд маус ингээд бас зөөхөн цагаа. За энийг яаж маус өгөл хийж болох вэ гэхээр олон хөлбөр байна. Ctrl L-ийг дарчихлаа. Ctrl L-ийг дарах ингээд хүрдэрнэ. За ингээд шууд тэ. Тэгэл хайл тавьчихна шүү дээ. Хаа ч юм. За одоо өөрөөр бас Ctrl L-ийг дарчихлаа. Тэгэхээр Google таарах гэдэг арай жоох өөр. Тэгээд Alt D-г дарчихлаа. Alt D-г дарахаар бас дэшээ хүрч ирнэ. За ийм хөлбөрүүд ингээд дэшээ ирчих болж байгаа. Тэгэхээр энэ дэшээ ирэхийг хурцлах боломж байна. За одоо хайлт хийлээ. Одоо hello гэж байна. Жишээ нь hello гэдэг үгийг хай гэр хайлтууд гараад ирнэ. За энэ хайлтууд гараад ирсний дараагаар энэ чинь ингээд табыг ашиглаад ингээд таб маань ингээд энэ цонхон дээр явж ч юм ингээд табыг дараах юм бол явдаг. Гэхдээ их олон ингээд дарах хэрэгтэй болдог учраас ер нь маус ашигладаг. Энэ дээр энэ хайлтыг энэ сонирхохыг тэгэхээр хэлээ энэ дээр кликээ дардаг тийм. За ингээд тэгэхээр хэдлээ гол энэ клик гарч ирсэн ч гэсэн өмнөх одоо энэ цонхоогоо байлгана гэдэг. Тэгэхээр энийг шинэ цонхон дээр гаргаж ирэхин тулд контрол дараад маусаа дахаар ингээд гараад ирнэ. За хэрвээ энийг одоо шинэ цонхон дээр авчираа шинэ цонхоогоо өөр хармаар байгаа бол контрол shift дараад маусаа дахаар ингээд шинэ цонхон дээр очин тэгээд шинэ цонхоогоо өөрийг нь харуулж байгаа. За ийм байна. За энэ шинэ цонхонд байлаа гэж бодоход энийг дахиад нэг давтаж ингээд шинээр үүсгэх гаргамаар байвал яг энэ цонхыг тийм хармаар байвал Alt D-гээ дараад Enter дарна. Тэгэхээр ингээд яг адилхан цонх ингээд гараад ирж байгаа. За ингээд устгах чинь.
За дараагийн одоо пункт маань control T болон control W. Хэдл ингээд tab энэ байна. Шинэ tab үүсгэхийн тулд хэлээ энийг дардаг те. Ингээд шинэ ингээ үүсгэдэг. За тэгвэл ингээд шинэ tab-ыг ингэж маус үүсгэх аяг удаан. Тэгэхээр control T дарчихаар амархан. Шууд ингээд үүсгэж явчихна. За энийг устгахын тулд control W даа. Нэгээр ингээ устгаад. За. Тэгээ control D дараад энэ чи одоо Монголыг хаагаад үзээ л да. За ингээ хайлт байгаа гарч байгаа. За одоо энийг control W дараад устгачих. За одоо энийг буцаагаад гаргаж ирэхэд тулд control shift T гэдэг. Тэгэхээр ингээд сүүлийн хайлтгаа буцаагаад гарч байгаа. Тэгээ control shift дахин дарах юм бол ингээд яг устгасан хайлтууд дараалалаа нэг гарч ирнэ. За тийм байна. Control W дарахаар нэг цонх ингээд нэг таб алгуулжсэн тий. Харин control shift таб дарах юм бол энэ хороо маань тэр чигээр алгуулчихна. Хэл үзье control shift tab байхгүй болчих тий. За тэгээд буцаад хороомоо гаргаж арай. Тэгээд бас сая control shift W-гийн оронд шинэ нэг цонх үсч. Эний оронд alt F4 дарахаар бас ингээд тэр чигээр устгах чинь. За alt F4 маань ингэж програмыг устгах гүйцэтгэдэг. За ингээд хэдл баахан хайлт хийцэн. Чи hello. Одоо араас нь одоо Монголич юм ингээд хайлт баахан хайлт хийдэг шүү дээ. Тэгэхээр энэ чинь нөгөө нэг өмнөх рүүгөө буцах гэдэг юм байдаг тийм. Энийг дахаар hello гэдэг хайлт байна. Энийг дахаар Монголиар байна. Энийг заавал маусаар хийхгүй яаж хүртэх вэ гэхээр alt дараад зүүн сумаа дарахаар энэ ажиллана. Одоо alt дараад зүүн сумаа дараа. Тэгэхээр өмнөх хайлт байна. Alt дараад баруун сумаа дарахаар дараагийн хайлт руу ингээд очиж байгаа. Ингээд хурдайлж болно. За F5-ыг бол бүгд мэдэх бах. F5 эсвэл control R-тай дарахаар хайлтыг нь refresh хийдэг. Хэрвээ вебсайтын одоо агуулга маань ингээ өөрчлөгдөж ивэл refresh хийгээд шинжилгээг нь байн хараад авах боломжтой тийм. За тийм ээ. За би энэ баахан tab ингээ нээлттэй байвал энэ чи одоо юу гэдэг economics юм ингээд баахан табууд ингээд нээлттэй байлаа. Энд чи за hello гэж тийм. Ингээд hello Mongolia economics гэдэг табууд байлаа гэж тод. Энэ оронд би одоо яаж маус хөнгөж шилжиж идэх гэхээр control page down гэдэг төвсөр үү тийм. Control page down гэхээр дараагийн ингээд таб руу очин. Тэгээд улам дахаар хамгийн ихнийх рүү ингээд шилждэг. Control page up-ыг дарах юм буцаад өмнөх рүү ингээд шилждэг байгаа. За бас маш олон ингээд табууд нээлттэй байвал тоолж болно. Control 1-ийг дарахаар хамгийн ихэнд, Control 9-ийг дарахаар хамгийн сүүлийнх дорчин. За тэгээд олон табууд бол Control 2-ыг дарах юм бол 2 дугаарх дээр, 3-ыг дарах юм бол 3 дугаарх дээр очино. За энд одоо 3 дугаарх 3 таб нээлттэй учраас 3-ыг дарах, Control 3-ыг дарах, Control 9-ийг дарах яг адилхан. Хамгийн сүүлийнх рүү очино, эсвэл 3 дугаар цонх руу очино. Control 1-тэй хамгийн ихнийх адилхантай. За ийм байгаа. За тэгээд гарч ирсэн хайлтаасаа юм хайхын тулд Control F-ийг дардаг тийм. Тэгээд Control F-ийг дараад одоо хайгаад явна. Энд ч одоо citizen гэдэг үгийг хайлж тод ингээд Control F-ийг дараад хийцнэ. За энийг бол бүгд хийж байгаа тийм. Control H-ийг дарахаар ингээд түүх ямар хайлт хийсэн гэдэг түүх мэрийг гаргачих. За энийг Control W дараад устгана. Control J хэдлээ downloads ямар юм download авсан бэ гэдэг хистори харуулна. За дараагийн пункт бол бүх програмууд байдаг control O-ийг дарахаар ингээд шинэ файл нээх ингээд файл explorer-ын цонх гараад ирдэг. Тэгээ файлаа сонгоод нээж болно. За энэ дээр бол энд байдаг. За control shift N-ийг дарахаар тэрт нөө incognito буюу нөө өдөр одоо хайсан зүйлс хийсэн үйлдэлээр мэрэгдэхгүй хадгалагдахгүй. Тэгээд тийм шинэ цонх гараад ирдэг. Хэрвээ хүний одоо компьютер дээр сууж ивэл control shift N-ийг дараад энэ дөө очиод гинжин дээр ажиллаад ич болно тийм. За дараагийнх маань одоо хэдлээ зум хийхин тулд томруулахын тулд control нэмэхэд дараа тийм. Тэгээд жижигсэхийн тулд control хасгаад байгаа. За энэ шинэ функцэн. За alt F-ийг дарахаар юу болж юм тэгэхээр
Хэдлээд энэ хором дээр бид settings гэдэг. Setting одоо энэ ч очиод хоромын тохируулгуудаа баган гэдэг. Тэн дээр чухал заавал ингээ маус ингээ бас гүйлгээд байх шаардлагагүй тийм. Alt F дараад шууд очиод сонголтоо хийжлээ. За тэгээд энэ хайлтын илэрч цонхны маань хамгийн дээдл дээр очихын тулд home гэдгээд дарчин. Сүүл дээр нь очихын тулд home end гэдэг дарчин. Тэгэхээр хамгийн сүүл дээр хамгийн ихэн дээр нь хамгийн сүүл дээр нь home end дараад шилжиж байж болно. За мэдээж яг энэ файла энэ харагдаж байгаа фэйжийг хадгалахын тулд Ctrl S-ийг дараад ингээд ханагт ингээд шууд хадгалж болно save гээд. Тэгэхээр дараа нь шууд тэр нөө файл руу очиод нэгтгэх энэ цонх маань нэгдэхтэй. За. Тийм ээ. За одоо хэдлээ File Explorer дээр ашиглагддаг функцүүд рүү очие. Очие ажиллуулж үзье. За ингээд энэний тулд одоо за байж одоо үүний тулд Chrome шууд Alt F руу дараад хаач. За File Explorer маань чинь за хэдлээ миний нэг зохиосон Python миний Python кодуудын чинь ингээд байж байгаа. За энэ чинь ингээд хэдлээ ажиллаж үзье. За одоо хэдлээ одоо Bankrate гэдэг фолдерд очие. За ингээд Documents Py Bankrate гэдэг ингээд фолдерд. За энэний өмнөх фолдерд очихын тулд хэдлээ одоо ингэж дарж болно те ингэж дарж болно. Тэгээд эсвэл ингээд гараараа дараа шилждэг. Тэрний тэгэхгүйгээр зүгээр шорткат яаж хийх вэ гэхээр Alt зүүн төвшөөр дахаар ингээд өмнөх фолдерд очиж яг түүхэн аль нь өмнөөс нь те. За хэрэг өмнөх биш яг нөгөө дарааллын дээдлийн пай дээр очихыг хүсчихвэл Alt нэмэхэд дараа. Alt биш. Alt дээшээс юм дараа. Тэр яг өмнө дээдлийн documents одоо this PC гэдэг. Харин доошоос юм дарахаар болохгүй. Тэгээд Alt баруун надахаар ингээд баруун зүүнээр дахаар ингээд дээшээ дахаар шилжиж байгаа. Дараагийн бол одоо энэ дээр фолдерыг харах янз бүрийн хэлбэрүүд байдаг. Тэгээ Ctrl Shift тэгээд тоонуудыг дахаар хэлбэрүүд нөгөө detailed view icon small icon гэдэг байдаг. Тэгээ Ctrl Shift 1-ийг дахаар ингээд том iconтай. Ctrl Shift 2-ыг дахаар жижиг iconтай. Ctrl Shift 3-ыг дахаар бүр жижигхэн. Ctrl Shift 4-ийг дахаар зөвхөн нэрүүд ингээд Ctrl Shift 5-ыг дахаар ингээд дагаалтаа list маягаар Ctrl Shift 6-ыг дахаар ингээд detailтэй тэгээ ингээд Ctrl Shift 7-ыг дахаар ийм хэлбэртэй 8-ыг дахаар ийм хэлбэртэй болж байна. За тэгээ хэдлэгийн хардаг голчлон хардаг хэлбэр бол миний хардаг хэлбэр Ctrl Shift 6 дээр detailed view гэдэг байж байна. За. Би одоо энэ ч байж байгаа. Одоо ийшээ очиод энэ navigation pane гэдэг navigation pane дээр очиод аль нэг фолдерт очихын тулд за яг энэ ч байлаа гэж бодоход би заавал хулганаар ингэж явах шаардлагагүй. Энд ч байж байгаа Alt Shift Alt дээр дараачих. Яг энэ ч хэдлээ байгаа одоо. Digital сумаар дарахаар ингэж гүйдэгтэй. За тэгээд Alt Shift дээр дарахаар ийшээ очиж. Тэгэд Alt биш Shift табаад дарахаар. Тэгээд табаад дарахаар Shift табаад дарахаар буцдаг. Одоо таб дарахаар урагшилдаг. Одоо Shift табаад дарахаар буцаж байгаа тийм. Ингээд ажилладаг баха. За тэгээд одоо яг энэ чинь фолдер дотор байлаа гэж бодоход өөрийнхөө нэг хүссэн нэртэй фолдер руу очиж бид нар фолдерын нэрийг мэдж байгаа гэдэг. Одоо Py гэдэг фолдер байгаа гэж мэдж байгаа. Тэг яг хаана байгааг харагдахгүй байгаа гэж хэлдэг. Энэ чинь бол байна тийм. Тэрний тул зүгээр хэдлээ бүр ингээ ухаадах шаардлага байхгүй. Зүгээр Py гэж бичиж зүгээр хаа хамаагүй ингэж байлгаж аваад аль нэг фолдер дээр ингэж ингээ зогсоож аваад Py гэж бичгээр ингээ хэдлийг авчиж. Тэгэл энтерээ дараад ингээ авчихна. За ийм одоо энэ дээр orders гэдэг фолдер order гэж бичээд ингээ хаваад авчихна. Тэгээд Alt зүүн сум дараа ингээ дэшээгээ одоо ч өмнөх фолдер руу ингээ авчиж болж байгаа. За. Одоо хэдлээ Alt D одоо энэ дээр ингээд энэ хэсэг рүү очих, энэ хэсэг рүү очих одоо энэ хайлтын хэсэг рүү очих, энэ зам руу очих гэдэг эдгээр бүгдэн дээр нь тобаар шилжиж болно. Бид нар хэдлээ энчээ байжгаад одоо Shift табаад ахаар буцах маягаар ингээд яхаа ийшээ ирж байгаа тийм. Энийг дахиад нэг буцахаар ингээд энчээ хайлтын дээр ирнэ. Одоо дахиад нэг буцахаар одоо энчээ ороод ирж байгаа. Энчээ ингээд маусны харагдаж байгаа. Тэгээ энчээ ороод ирж.
За хэдлээ хаа хамаагүй байжгаад шууд энэ чинь очих юм бол хамгийн одоо толгоон дээр очих гэсэн. Тэгээ таба дарах юм бол одоо хайлт руу очиод урагшлаа тий нэг урагшлаа. Дахиад таба дарах юм бол ийш ирээд дахиад таба дарах юм бол энэ чинь ирж. За. Тэгвэл энэ чинь ингээд тав ирсэн байж байгаа дахиад тав дарахаар дэшээ ингээд энэ төр л байгаа. Энэ чинь гол нь хэдлээ сорт фильтр хийж болдог. Одоо хэдлээ энэ чинь ингээд аваачаад энэ чинь аваачаад энтер даръя. Тэгэхээр ингээд одоо Z-ээс одоо хамгийн сүүлээс A руу ингээд урагшлуулж чинь те. Дахиад энтер дарсныхаа дараа дахиад тав дарахаар дахиад энэ маань идэвхчихнэ. Тэгээд энэ маань идэвхчихсэн байгаа. Тэгээд дахиад энтер дарахаар нөгөө сорт маань буцаж байгаа. Тэгээд дахиад таба дарахаар буцаад яг таба дараад энтер дарсны дараа ингээд сорт хийгдээ тэгээд гараа авчна. Тэгээд буцаага таба дарахаар ингээд ороод ирнэ. Гарч явахдаа ийшээгээ буцаж ирээд байгаа. Тэгээд таба дарахаар буцаагаад ийшээ ирж байгаа. Тэгээд энэ ч ирснийхаа дараа ингээд наашаа цааш болгоод одоо өдрөөр нь одоо сорт хийж байгаа бол энэ ч ингээд ирсэн байна. Тэгээд дарахаар ингээд хамгийн сүүлийнх нь гадарч. Дахиад хамгийн сүүлээсээ ингээд шинэлүүгээ чигсаагдаж байгаа. За дахиад таба дараад буцаад очоод дарангууд л ингээд хамгийн өмнө анх хийснээс хамгийн сүүлд хийсэн л ингээд чигс эренбэлэгдэж байгаа. За энэ хөвтөр ингээд эренбэлж болтгоо. За ингээд тэгэхээр дарааллын хувьд хамгийн олтыг дарахаар хамгийн их толгоонд ихтлээд очлоо. Дараа нь хайлтын цонгоор очлоо. Дараа нь navigation pane дээр очлоо. Дараа нь энэ folder дээр очлоо. Дараа нь энэ sort дээр очлоо. Тэгээ дараа нь одоо хайшин за бисээ мэдгүй. За ингээд таба дарахаар шилждэг. Таб бол энэ чинь маш их өргөн ашиглагддаг. Маш хэрэгтэй гэсэн. За folder document энд navigation pane дээр ч гэсэн документ гэж зүгээр бичгээр ингээд документ гэдэг folder руу ингээд хэдлэг аваач чинь. За энэ чинь ирсэн байлаа. File дараалал ингээд аваач. За. Одоо юу хийж болох вэ гэхэлэр энэ чинь navigation pane дээр гэж бодъё да. Тэгэхээр энэ чинь баах ингээд сум энэ чинь тийм энэ сумнууд ямар үүрэгтэй гэхэлэр за бараг бүгд мэдж байгаа хэрэгтэй харуулъя. Одоо зүүн сумаа дарахаар ингээд энийг доторх агуулгын хомчин ингээд дэлгээд баруун сумаа дарахаар дэлгээд зүүн сумаа дарахаар хумаад за ийм ба энэ Dropbox-д ингээд хумаад энэ PC-г одоо задлцсан байна те одоо доторх нь ингээд баруун сумаа дарахаар дэлгээд зүүн сумаа дарахаар яа амархан хэл буслаад харах боломж шиг болгож байгаа. За дараагийн одоо хүн хэлээ яадаг энийг бараг бүгд мэдэх байх гэхдээ бас дахиад яриа те контроллоо дараад хідэн одоо энэ олон файлаас хідэн фолдерыг л сонгож байгаа гэсэд тэгээ энийг сонгоо тэгээд энийг сонгоод одоо энэ гурыг сонгохын тулд би контроллоо дарж байгаа. Контроллоо дарж энэ чинь ирээд контроллоо дараад тэгээд идэвхжүүлээд контроллоо дараад тэгээд контроллоо дарсан чигээр ингэж маусыг гүйлгээд энэ чинь ирээд клик дараа маус дараад за энэ гурыг ингэ сонгож байгаа. Тэгээд copy нуу яана те үйлдэл хийдэг. Энэ чинээс энэ хүртэлх одоо файлыг фолдерыг сонгоё гэж бодвол shift дараад за тэгээд ингээд сонгохоор ингээд бүх эндээс энэ хүртэлх бүх ингээд фолдерыг сонгодог. За юм байна. За хэдлээ шинэ фолдер үүсгэхийн тулд одоо хамгийн ихтэй үед ихлэ маус хоёр дараад new гэж байгаа үүсгэхтэй. За тэгэлгүйгээр за шууд Ctrl Shift N-ийг дарахаа шинэ фолдер үүснэ. Хэлээр нэлээд ингээд болчихно. За ингээд delete дараад устгах чинь хэлээ айлны фолдер дээр шинээр нэрлэх гэж байгаа файлаар шинэ фолдер дээр очиод нэрлэх гэж байгаа бол F2-ыг дарахаар ингээд ороод ирнэ. Тэгээ шууд нэрлэлцдэг те. Энэ чинь файл л энийг нэрлэе гэсэн ингээд тийг нэрлэлцэл. За ингээд зүүн сумаа дараад ингээд буцаж байгаа. За энэ чинь бас нэг сонирхолтой зүгээр өөр пост програмаар өргөн ашигладаг нэг зүйлийг хэлчихье. Тэгэхээр маус 2 чинь маус 2 бол маш их хэрэгтэй ажил функцүүдийг. За маус 2 ингээд дарахаар сонголгоо гарч ирсэн тийм. За энийг яг маус 2 даралгүй одоо Windows-ийн тийм баруун талын Alt Enter гэдэг байдаг одоо цонхыг дарахаар энийг гадарна. Тэгээд энэ чинь одоо V үсний дор ингээд зураас байвал V дарах юм бол V үсийг одоо шууд дарах юм бол энэ сонголтууд руу очно. P дарах юм ийш очно. За хэдл одоо O-г даръя л да. Одоо энэ чинь за маус 2 тэр маус 2-ын тэр нэг keyboard-оор дарлаа. Тэгээд O-г дарахаар sort руу очих хэвээр. Тэгээд ингээд хэдлээ маусад
дээш доош явуулаад сумаа сонгоно. Энд чи хэллээ за дахиад ихнээс нь монсорыг дарлаа, өвийг дарлаа. Ингээд хитэн сонголтууд нь A-ийг дарах юм бол ингэн, B-ийг дарах юм бол ингэн гэдэг чинь тий. M-ийг дарах юм бол more гэж. За тэгвэл хэллээ дахиад ихнээс нь яагаад O гэдэг тэгээд M-ийг дарчмаар гэдэг. Тэг хэлээд баахан сонголтууд. За тэгээд энэ сонголтуудыг ингээд нэг нэгээр нь хийгээд тэгчээд ингээд цаашаа ингээд OK cancel руу ингээд очихын тулд заавал маусаар бас очих шаардлагагүй. Таба дараад тэгэхээр таба дарахаар ингээд OK cancel-ыг оруулж шилжиж байгаа. Тэгээд ингээд шилжээд иж болно. Заавал маус хийхгүй. Cancel гэдэг арч. За ийм юм. За ингээд бүх юмаа хийж дууссаны дараа одоо бүх програмуудаа хаахын тулд Alt F4-ийг дараад ингээд яаж чад бүх програмууд хагдаад сүүлдээ компьютерыг унтраах уугүй юу гэдэг дээр очдөг. Гэтэл ингээд заавал компьютер ийш очиж байгаа ингээд shutdown гэж хийдэж штэ. Тэг шаардлагагүй. Alt F4-өө дараад үзээрэй. Тэгэхээр яг унтраах уу гэдэг ингээд унтраах уу гэдэг зэсгаад тэн дээр нь тэгээд бас ингээд дээшээ доош сумаа заагаад shutdown хийх үү, sleep хийх үү, restart хийх үү гэдгээ сонгож болно. Тэгэхээр бараг л нийл их үйлдэлүүдийг маус уугаар хийж болдог байгаа. За ингээд эхний хичээл явуулвал юм байсан цаашдаа хэлээ Word дээр, Excel дээр өөр бусад өргөн ашигладаг програмууд дээр shortcut юу вэ гэдэг ашиглав. Ялангуяа Excel дээр, Word дээр маш их ашигладаг shortcut-ууд байгаа. Тэдгээр нь бол маш их цаг ярина. За тэгээд анхаарал тавьсан баярлалаа.